За өнгөлөгчтэй холбооны гишүүн өнгөлөгч Гансүх. За нэгэн сайтын одоо холбоотой хэрэг дээр ажиллаж байгаа. За энэ хэрэг дээр бол сэтгүүлч Баяр Жаргал сэтгүүлч Нандзайгийн өнгөлөгчөөр ажиллаж байна. За сая манай миний өшөөш Нандзайд холбогдох. За эрэг үеийг хяншлуулах тухай хуулийн 14-ийн 5 заасан үндслээр хязгаарлалт тогтоох тасалсан зэрэг арга хэмжээний шүүх хурлаа гарч ирж байна. За прокурорын зүгээс бол миний үйлчлүүлэгчд бол Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах, за хэргийн оролцогч болох сэтгүүлч Ууган цэцэг, за хэргийн оролцогч Сайн Баяр нартай уулзахыг бол хориглох юм санал бол оруулж ирсэн. За битээр сая шүүх хурлаа гараад ирлээ. За шүүхээс бол хэрэг хяншлуулах ажиллагаа дуустал Нандзайд бол одоо Монгол Улсын хилээр гарах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлалт тасалсан зэрэг арга хэмжээ авагдлаа. За хэргийн одоо тэр оролцогч Сайн Баяртай бол уулзахгүй байхыг бас хориглосон шийдвэр гаргалаа. Харин бол одоо Ууган цэцэгтэй бол нэг байгууллагт нэг өрөөнд суугаад ажиллаж байгаа энэ усуудад бол уулзахыг одоо хориглохын тасалсан зэрэг арга хэмжээ авах нь зохимжгүй. Энэ бол бодит байдал нийцэхгүй байна гэдэг байдлаар Ууган цэцэгтэй одоо уулзахгүй байхыг хориглохыг бол хүлээж авсангүй юм шийдвэр гарлаа. Баяр Жаргал. За Баяр Жаргалын одоо шүүх хурлаа тасалсан зэрэг арга хэмжээний шүүх хурлаа мөн бол явагдсан. За прокурорын зүгээс бол эрэг хяншлуулах тухай 14-ийн 1-ийн 1-ийн 3 гэдэг заалтуудыг үндэслээд бол сонгох саналуудаа оруулж ирсэн сая. За тэн дээр бол 14 студиудын нэгт хэсгийн 1-ийн 2 дахь заалт нь бол одоо мөрдөгч прокурор нөлөөлөх энэ төргээд ингээд заалтууд байж байдаг. 1-ийн 3-т нь тодорхой одоо хэргийн нотлох баримтуудыг устгах, зөөвөрлөх, тээвэрлэх гэдэг ийм заалтууд байж байдаг. За энэ дээр бол өнгөлөгчийн байр суурь гэх юм бол за хэргийн одоо Баяр Жаргалд одоо хамааруулж одоо холбогдуулж шалгаж байгаа хэргийн талаар бол заавал энэ хүнийг одоо цагдаа орох шаардлагагүй маа. За энэ Монгол улс бол бас үндсэн хуулиараа хүмүүнлэг энерги арчны байгууллагын тунхаглалцсан орно шүү дээ. Эрүүл хяншлуулах тухай хуулинд бол тодорхой боломжууд байж идэг. Энэ заалтууд нь бол байгаад байгаа. Хэрэглүүл өөрөөр хэлбэл хэрэглүүл зохих одоо хуулийн заалт байна гэж үзээд за өнгөлөгчийн зүгээс бол за яг энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаа дуустал. За үнэхээр одоо нөхцөл байдал ийм байгаа юм болвол эрүүл хяншлуулах тухай хуулийн 14-ийн 4 заасан тодорхой үйл ажиллагаа эрхлэх хязгаарлаад өгчөө. 14-ийн 5 зааснаар за хязгаарлалтуудыг тогтооод өгчөө Монгол Улсын хил болсон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр за тодорхой улсуудаа уулзах. Эрхүүдийн ингээд хязгаарлалчаа бид нар бол хэргийн шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүйгээр явъя. Харин одоо миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн хувьд бол бас нөхцөл байдал хүнд байгаа учраас энэ хорих дасан зэрэглэх арга хэмжээний өөрчлөлт өгч гэдэг ийм байр суурийг бол гаргаж оролцсон шүүх хурлаанд харамсалтай нь шүүхийн миний гаргасан саналыг бол хүлээж аваагүй. Прокурорын саналыг хүлээж авснаар миний үйлчлүүлэгч өнөөдөр 461 цагийн цагдаа орж байгаа гэдгийг та мэдж байгаа хаа. Одоо юу юм бэ гэх юм байна. За Баяр Жаргалын бол ийм юм билээ. За зүрхний бол өвчтөө. Тэр одоо ховдлон нэг тийм төрөлхийн одоо гажигтай ийм юм билээ. Байнгын одоо тэр буйнт ээж үдэг одоо тэр зүрхээр дагсан тэр имлэгийн эмчийн хяналтанд байнгын байж идэг тийм хүн юм байл л дээ. Одоо би бол өмнө бол мэдэхгүй шүү дээ тийм ээ. Энэ хэргийг хүлээж аваад Баяр Жаргалтай хууль зүйн тусцаа үзүүлсэн цагаас эхлээл энэ талаар мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээ ийм хяналтанд байж идэг. Сая бол тэгээд уушгины биш нөөцсний одоо чулуутай. Энэ нь бол бас олон тоо хэмжээний чулуунд мэдцлийн үйл ажиллагаа хийх шаардлагатай гэсэн бөөрийн архив дэвшинцийн өргөсөлттэй байна гэдэг ийм одоо 461 дугаар ангийн эмчнэрийн тодорхой. Тэгээ дээр нөгөө энэ өвчний талаар ч нөгөө зүрх нь бас ингээд байнгын одоо савлгаатаад ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас нөгөө нийт одоо шүүхийн шийдвэр биелүүлэх хэрэг газрын харьяа 401 дугаар ангиас нэгдсэн эмчнэрийн баг үзлэг гэдэг юм байна. Тэрүүгээр бол ийм онц тогтоогдоод ингээ мөнгө үрэмлэгт үзүүлээд ингэсэн одоо тодорхойлтууд бол байж байгаа. За одоо өнөөдөр маргааш бол би одоо 461 дугаар анги дээр очиод одоо юунд нь эрүүл мэндийн төвд бас нэг санал өгч байгаа. Энэ нь болохоор нөгөө энэ хүн буянт ээж идэг одоо энэ эмнэлгийн одоо байнгын
хялтанд байдаг өвчтэй юм байна. Энэ зүрхэн дээр нь та нар анхаарч өгөөч гэгээд холбогдох тэр байнгын одоо хэдэн жил байдیں۔ Тэр материалуудыг авсаргаад энэ хүндээ дахин одоо энэ зүрхний талаар нь дахин арга хэмжээ авч өгөөч. За одоо бүр одоо аргаа гарсан тохиолдолд одоо зүрх гэдэг юм ч бол нөгөө гинтийн амь насны эрсдэлтэй ийм өвчтэй юу ихтэй шүү дээ. Тэгэхээр бүр болохгүй одоо шүүх шийдвэр одоо газрын хялтанд 3 дахь жилийн төлөв шилжиж өгөөч гэсэн үгсийг маргааш гаргах гэж байна. Ийм л юм байна. Өөр асуулт байна уу? Хүсэлт маргааш өгнө. Тэгээ зүрхний талаар нь бол ерөөсөө одоохондоо бол бид аргийн орны зүгээс нь бол нөгөө баримт чинь өгөхгүй байгаа учраас тэрий чи одоо шууд гаднаас нараад онцлох явж боломжгүй байхгүй. Тэгэхээр буянтай ээжээс бид нөгөө энэ хүн байнга манай хяналтанд байсан ийм өвчтөй байгаа, ийм өвчтөй юм байгаамаа гэдэг холбогдох материалуудыг авч ягаад энийг одоо өмгөөлөгч хүсэлтэндээ хүсэлтээ гаргаад тэндээ авсраж өгөх гэж бол ийм л асуудал байна. 20 ангийн эмнэлгээс угаасаа ингээ оншин юуг нь тогтоочод байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээ удаашруулаад авчихсан юм чинь. 20 ангийн эмнэлгээс болвол ийм л онш тогтоогдсон байхгүй юу? Төсний чулуутай. Төсний чулуутай. Энэ өөрөө 20 анги чинь биш тодорхой шүүхийн шийдвэр биелүүлэх газар тодорхой журамтай. Энэ өөрөө 20 ангийн эмнэлэг одоо энэ хүний биеийн байдал үнэхээр болохгүй байлаа гэж үзэх юм бол хяналтын прокурортой тавиад тэгээд ингээд цаагаараа ингээд шийдвүлээ 3 дахь жилийн төлөв шилжүүлдэг юм журамтай байгаа байхгүй юу? Мөрдөгчд нөлөөсөн гэдэг байгаа нь яг яаж нөлөөсөн гэж. За мөрдөгчд нөлөөсөн гэдэг үндслэл байгаад байгаа. Үндслэлээ дурдаад байна. За яг шүүгүрлэгтийн хэлцүүлэлтээр бол нэгү чиглэм дээр байгаа цагдаа байгууллагатай холбоотой постууд байгаад байна. Одоо тэрийг би бас сайн хэлж чадахгүй. Ямар юу гэдэг вэ? Баг пин пост гэдэг юм наагаад байна гэж. За бид нар бол нөгөө шүүгчийн захирамжийг эсвэршүүлээд ерөнхий шүүгчд гом заргасан. За ерөнхий шүүгчд гом заргахдаа энийг дурдаж орсон. За өнөөдөр ингээ ерөнхий шүүгчд гом заргаад ингээ шүүгүрлэлтэн болж байна. Бид нар энэ нэгэн чиглэм дээр байгаа цагдаагийн байгууллагатай холбоотой бүх постуудыг авахгүй лээ. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ үндслэл арилжлаа шүү дээ. Энийг одоо чөлөөлөх нэг боломж нь олжлоо. Энэ дээр үйлчлэг шалгалт хийгээд өгөөч гэдгийг байр суурь бол илэрхийлсэн. Харамсалтай тэгэл шүүх хүлээж аваагүй л байхгүй юу? Мөрдөгч заавал одоо тэн дээр ямар нэгэн асуудал пост байж болно шүү дээ. Тэр нь нөлөөнд автдаг тийм мөрдөгч юм төрийн албаа хаагч байх хэрэгтэй юм. Тэр чинь өөрөө биелүүлж байгаа. Харин тий одоо тэгээд тэрий чи одоо нөлөөлж ийн гэж үзэл энийг одоо хүлээж аваад л байна шүү дээ. Одоо байж болно шүү дээ. Юу ч тавьж болно шүү. Одоо чи нэг нээлттэй болцсон тийм ээ. Юу ч тавьж болно, ямар ч асуудал тавьж болно. Тэрэнд нөлөөнд автахгүй байх нь тэр мөрдөгчийн үүрэг шүү. За нэгэд одоо тэр саналыг шүүх хүлээгээд авсан учраас би өмгөөлөгчийн хувьд бол одоо шүүхийг буруу шийдлээ, зөв шийдлээ гэж дүгнэлт хийх нь бол одоо ёс зүг асуудал ахгүй юу өөрөө. Тэгэхээр нэгэн шүүх хүлээж аваад шийдвэрлэж байгаа асуудал ахгүй юу. Одоо би харин маргааш болохоор 2461 дугаар ангид баяр жаргал эрүүл мэндийн талаарх хүслийг өгж байна. Прокурорт нь болохоор за ёо нэгэн чиглэлийн сайт дээр үзлэг хийгээд өгөөч. Одоо нөгөө нөхцөл байдал ариллаа. Одоо үзлэг хийлгүүлье. Цагдаагийн байгууллагатай холбоотой ямар нэг пост байхгүй болсон шүү. За хоёрдугаарт нь одоо тэр нотлого баримт зөвлөлт гэдэг дээр нь одоо ууд нь бол нэгэн чиглэлийн сайтын бүх одоо тоног төхөөрөмж хураагаад авчихсан. Бүх албаа ажилчин албаа агчдын гар утсыг хураагаад авчихсан. Одоо өөр хаанаас ямар нотлого баримт одоо хаагаад байгаа нь өөрөө прокурор шүүхийн хэлцүүлэлтэд тайлбарлаж чаддгүй ойлгомжгүй байдлыг яваад байгаа. Тэгэхээр одоо миний санал болохоор нэгдүгээрт нь та одоо мөрдөгчөөрөө нэгэн чиглэлийн сайтаар үзлэг хийлгүүлж. За хоёрдугаарт нь болохоор одоо тэр таны хаагаад байгаа тэр нотлого баримтыг хамтран ажиллах одоо хуулийн заалтаараа хамтарч ажиллаж болно шүү дээ бид нар чинь. Хамтран ажиллах нотлого баримтыг хаана уснаа илчлээ олё. Бид нар тусалъя гэдэг байдлаар бас маргааш бас прокурор сандах гал байж байна. Ийм л юм байна. Арга ирээдний уулзаж байгаа юм уу? Аргийнх нь уулзуулна шүү дээ чинь. Тэг уулзуулна. Уулзуулах учиртай юм чинь юу дөрөнтэй журамтай байхгүй юу? 7 хоногт 2-оос 2 дахь 3 дахь удаа цагдаа орцуулсууд аргийн орныг уулзуулна шүү. Баяжрал бол түүний хамт олныг яг нэг шалгалтай цагдаагийн байгууллага бусдын алдаанууд маш ихээр гаргаж байгаа болохоор ажилтны тэмцэх газар шалгал тухайн мөнгөн байцаа гэсэн ажилтны тэмцэх газар шалгаж байгаа гэсэн энэ үнэн юм болов хэрэг бүтээгдэхүүн хэрэгч юм өрөөгөө нэгдсэн болов. За энэ дээр болохоор баяр жаргал юу яасан юм бэ лээ? 461 дугаар анги таргаж байгаа хугацаанд за над дээр ийм алдаа гаргасан. Ийм процесс алдаа гаргасан гэдэг байдлаар ажилтны тэмцэх газар
өргөдөл гомд гаргасан юм байлаа. За энэ дээр нэг хэрэг бүртгэлтэй хэрэг нээгдээд одоо шалгалтын ажиллагаа авилгатай тэмцэх газраас ирж мөрдөгч нь гэж мэдүүлэг авсан гэж хэлээ. Би бол яг энийг бид ажиллаагүй учраас бас тодорхой юм мэдэхгүй. Сэтгүүлчийг заавалчгүй яг энэ баяр талын шалгагдаад байгаа зүйл хэрэг шингэн заавалчгүй гэж сайтын харах шаардлагатай хүнд гэмт хэрэг юм болов уу? Гэхдээ ер нь бол хэргийн нөхцөл байдал бүх байдлаас нь харахад бол заавал одоо хорих шаардлагагүй гэж өмгөөлөгчийн л одоо миний л дотоод итгэл үнэн шүү дээ. Тийм учраас би өөр байдлаар тасан зэрэглэл арга хэмжээг нөөцлөж л гэдэг саналаар шүүх таргаад байгаа байхгүй юу. Тэр нь ямар санал юм гэхээр за бид нар хэрэг хяншилтуудын ажиллагааны хугацаа дуустал нь баяр жаргалын сэтгүүлчийн үйл ажиллагаа эрхлүүлэхгүй яа. Дээр нь болохоор энэ хязгаарлалтуудыг зөрчүүлэхгүй энэ хязгаарлалтуудаа авч ажил гэж байгаа. Ийм санал гаргаад байгаа. Боломжтой санал байхгүй хэрэглүүл зохих одоо хуулийн зал. Нэгэн сайтын энэ ажилтнууд энэ юунууд сэтгүүлчдийг ерөнхийд нь нийтэд нь дарамтлаад байгаа шүү. Одоо жишээлбэл одоо ингээд өөрсдийнх нь юуг эхлээд авч гэж шүү дээ. Компьютер гар утас тоног зөвхөн хэмжээнд аваад хэрвээ төр үйлчлэгийг одоо шуурхай хийх юм бол дор нь шалгачаад уцаагаад өгөх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо хүртэл өгөхгүй байх гэдэг чинь энэ байгууллагыг цаашдаа үйл ажиллагаанд явуулахад саадуулаад байгаа юм шүү. Тэгээ энэ талаар бол одоо өгүүлбэрүүд бол тодорхой мэдээлэл боллоо. Би бол одоо баяр жаргалын тассан зэрэглэл арга хэмжээнээс эхлээд оролцож байгаа өгүүлбэрч ахгүй шинээр нэмж оролцоод өнөөдөр энэ зээл дээр ороод ингэ явж байгаа юм гэж. Зүгээр яг тооны төхөөрөмжөнд бол хараагаад авцсан нь үнэ юм биш шүү дээ. Чи өгөөгөл аваад байгаа юм. Тэрийг яаралтай буцаагаад өгч болохгүй юм. Тэр чи юу байх вэ? Цагийн доктор юм шалгаал доктор нь юу байгааг бүгдийг үзлээ. Тэгэл буцаагаад өгчих хэрэгтэй шүү дээ. Одоо өгөхгүй байх гэдэг байна. Тэрийг одоо тэр мөрдөгчнөөс нь асуусан дээр байх л да. Тэр мөрдөгчнүүд яагаад өгөхгүй байгаа юм те? Яагаад өгөхгүй байгаа? Нэгдүгээр хоёрдугаарт энэ тэр улсуудын ажлын хийлэл. Бид нар чи одоо чөлөөтэй тэр иргэд чинь өөрсдөө ажиллаа хийгээд цаашдаа явах шүү дээ. Ажлын хийхгүй шүү дээ.